Харанга аймгийн аймгийнхаа урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хүний хөгжлөд дэмжин 2024 оны 9 сарын 23-нд шинжлэх ухааны инновацийн төвөө нээж насан туршийн суралцахуйн төвдөө хариуцуулсан. Насан туршийн суралцахуйн төвдөө хариуцуулснаар бүх насны иргэдийн бүх түвшний төрийн байгууллагын төрийн бас байгууллага за мөн хувийн хөвшил аж ахуй нэгж за мөн багийн иргэд сургууль цэцэрлэгийн багш нар за мөн тэдний суралцагчид манай энэ төвөөр нээлттэй үйлчлүүлэх юм боломжийг нь бүрдүүлж өгсөн. Тэгэд шинжлэх ухааны инновацийн төв нь 3 давхар 6 сургалтын танхимтай 6 офис өрөөтэй за яг орчин үеийн сургалтын анги танхим ямар байж гэдэг одоо интерьер дизайныг гаргаж агаад бид нэр дотоод огцолболоод дотор нь байх танах төхөөрөмжийг нь иж бүрэн шийдсэн. За яг энэ шинжлэх ухааны инновацийн төв өнөөдрийн өнгө төрхөөрөө ингэж одоо үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлэхэд аймгийн засаг даргын дэмжлэг санаачлага маш их байсан. За өнгөрсөн 24 онд 300 сая төгрөгийн одоо орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр энэ төвийнхаа дотоод огцолтыг мөн дээрээс нь шаардлагатай тавилга танах төхөөрөмжийг за мөн дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 сая төгрөгийг шийдэж энэ төв бүхэлдээ одоо захим одоо технологи цуурилсан орчин үеийн нээлттэй одоо free wifi-тай хүн орж ирээд хаана суугаад суралцах боломжийг бүрдүүлсэн төв болж нээгдсэн байгаа. За тэгээд манай төвийн одоо анги тус бүр бол яг өөрийн тэр нөгөө нэг сургалтын чиглэлтэй нийцүүлсэн өөр өөрийн онцлогтой байгаа. Тэгээд анги тус бүрээгээ та бүхэндээ товчхон танилцуулъя. Сайн байцгаана уу? Насан туршийн суралцсан төвийн менежер Ганчмаг байна. За та бүхэндээ шинжлэх ухааны инновацийн төвийнхөө хурал уулзалт, сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулдаг сургалтын танхимаа танилцуулъя. За энэхүү танхим маань орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан 7 м квадрат иж бүрэн LED дэлгэцтэй тайз, ус хөвч, пульт, утасгийн микрофонтой. За 100 хүний судал бүхий тоглох ширээ сандалтай сургалтын юм нээлттэй танхим байна. За энэхүү танхимд маань төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж компаниуд, сургууль цэцэрлэгийн албан хаагчид, оюутан залуус, сурагчид бүх насны иргэд маань нээлттэйгээр суралцж байна. За тухайлах юм бол энэ оны эхний хагас жилийн байдлаар хурал уулзалт, сургалт, зөвлөгөөн, өдөрлөг зэрэг 60 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж 2100 гаруй иргэд маань зөвхөн энэ танхимд маань суралцаад гарсан байна. За энэ хүү орон нутгийн маань иргэд байгууллагууд шинэлэг өнгө төрхтэй цэлгэр таатай орчинд суралцах хүсэлт захиалгууд өдрөөс өдөрт нэмэгцээр байгаа учраас манай төвийн багш нар шинжлэх ухааны инновацийн төвийнхөө сургалтын танхимуудад зохион байгуулагдах сургалт үйл ажиллагааныхаа хуваарийг хамгийн багадаа 7-оос 10 хоногийн өмнө төлөвлөн дундын файлдаа хуваараа оруулж баталгаажуулж тухайн сургалт үйл ажиллагаагаа хуваарлан зохион байгуулж орон нутгийнхаа иргэдийн насан туршдаа суралцахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. За би та бүхэнд өнөөдөр Харанга аймгийн шинжлэх ухааны инновацийн төвд байрлах байгалийн ухааны хичээлийн лаборатори анги танхимыг танилцуулъя. За химийн хичээлийн туршилт хийх виртуал лаборатори бүхий лицензтэй программыг энэхүү анги танхимд ашиглаж байна. За AR технологиг ашиглан сургалт, хүмүүжлийн ажилд тараах материал, 3D үзүүлэн, ханын самбар гэх зүйлүүдийг ашиглаж байна. За мөн энэхүү анги танхимыг маань боловсролын газраас хуваар гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн байгалийн шинжлэх ухааны багш нар болон сургуулийн сурагчид өдөр бүр ирж тасралтгүй сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган сургалт арга зүйн шинэ технологиг нэвтрүүлэн ур чадвар мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан багш сурагчид, төрийн албан агчид иргэдийнхээ сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдээлэл солилцох, бичлэг, подкаст, видео контент хийх боломжтой иж бүрэн тоноглогдсон студийн өрөө. Уг өрөөнд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд насан туршийн суралцахуйн төв нь 60 гаруй видео контентийг бэлтгэн Харанга аймгийн насан туршийн суралцахуйн төв пэйж хуудасаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. Та бүхэнд цахим сургалтын ангийг танилцуулъя. Иргэдийн цахим орчинд ажиллах мэдлэг чадварыг дэмжих, бүх насны иргэдийн мэдээллийн технологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 20 хүний багтаамжтай орчин үеийн цахим сургалтын ангийг тогтоолсон. Тус анги нь орчин үеийн зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц, таблет, өндөр хурдны интернет, сургалтын зорилттой бусад дагалдах хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон. Энэ ангид бүх насны иргэд суралцах боломжтой бөгөөд цахим ур чадвараа анхан шатнаас
агсан түвшинд хүртэл хөгжүүлэх боломжтой. За сүүлийн жилүүдэд манай Архангай аймаг төр хувийн хэвшлийн түншлийг бүхий салбартаа амжилттай хэрэгжүүлж байна. За үүний жишээгээр энэ төвдөө бид нэр Монголын оюун ухааны академийн салбарыг нээсэн. За оюун ухааны академи маань 2024-өөс 25 оны хичээлийн жилдээ эсэлтээ амжилттай аваад суралцагчид маань хангаан бүсийн уралдаан тэмцээндээ тэргуун байр эзэлсэн амжилттайгаар өндөрлж байна. За мөн Эрдэмтдийн боловсролын төвийн салбарыг бид нээгээд хүүхдүүд маань 7 хөтөлбөрийн хүрээнд амжилттай сураад төгслөө. За мөн олон улсын стандарттай грек-зэт хөтөлбөрийн 1 ангийг бид нэр энд хичээлүүлж дуршлаа. За 2-оос 4-р ангийн бага насны хүүхдүүд оролцсон боловч одоо бүтэн жилийн туршид хичээлснээрээ багштайгаа англиар ярилцдаг, ойлголцдог ийм ур чадварыг эзэмсэн байна. За тэгээд цаашид бид нэр Архангай аймгийнхаа хүүхэд залуучуудад илүү өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээсэн сургалтуудыг бас хамтран хичээллүүлнэхээр төлөвлөж байна. За тэгээд мөн энэ одоо төвд маань та бүхэн танилцуулсан анги танхимуудаа бид нэр олон төрлийн сургалтаар олон чиг үүргээр хэрэгжүүлэхээр ингэж тогтчулсан, бүрэн тогтчулсан байгаа. Тийм ч үднээсээ бид нэр одоо анги болгон дээр нээлттэй файл үсгээд байгууллагуудаа, багуудаа файлаа өгөөд манай дээр сургалт нөлөөллийн ажилд ингэж хамрагдаж болно, ийм сургалтанд сууж болно, та бүхэн ингэж зохион байгуулж болно гэдэг мэдээллийг өгөнгүүт хүн одоо байгууллагууд маань тухайн одоо линк рүү ороод өөрсдийнхөө мэдээлэл одоо сургалт явуулах онсаар өдөр цагаа биччихэнгүүт нэг өдөртөө бид нэр нэг танхимыг 2-3 байгууллага ашиглах энэ боломж нөхцлөөр нь бүрдүүлж өгсөн. За ингэснээрээ бид нэр илүү одоо энэ байрны ашиглалтыг орон нутгийнхаа иргэдийг хөгжүүлэх үйл ажиллагааг олон талын арга хэмжээгээр зохион байгуулж чадлаа. Тэгэд 2024 оноос 2025 оны хичээлийн жилийн онцлог ажлаар бид нэр энэ төвийнхаа анги танхимуудыг энэ төв дээр хэрэгжилсэн үйл ажиллагаагаа та бүхэндээ онцлон танилцуулж байна. За учир нь юу вэ гэхээр одоо энэ өнгөрсөн хичээлийн жилд бол манай энэ төвөөр манай Эрдэнэ болгон сумын бүхий л иргэд, дээрээс нь 19 сумын маань засаг дарга, сургуулийн захирал, эрхлэгч, дээрээс нь багш нарын сургалт маань энд явагдсан байна. Мөн бусад төрийн байгууллагуудын сургалт, семинар, бүсийн арга хэмжээ манай дээр зохион байгуулагдлаа. За одоо аймгийн хэмжээний гэхгүй хангаан бүсийн, дээрээс нь бусад аймгийн одоо Улаанбаатар хотоос ирсэн сургалт нөлөөллийн ажлыг хүртэл бид нэр энд хамтран зохион байгуулж явж байна. За тэгэхээр яг энэ төв нээгдснээрээ өнгөрсөн хичээлийн жилд бол одоо 30 гаруй мянган иргэд одоо суралцагчид, хүүхд залуучууд манай төвөөр үйлчлүүлж танилцаж, за энд ямар нэгэн байдлаар одоо сургалтанд хамрагдах, эсвэл бичлэг хийлгэх, за эсвэл одоо энэ одоо нээлттэй танхимууд дээр open office хэлбэрээр суух боломжинд бүрдсэн байна. За тэгээ ингэж одоо бид нэр энэ төвөө онцлон танилцуулж байгаагийн одоо бидний цаад зорилго бол одоо яг энэ жишгээр аймаг орон нутгуудын маань удирдлагууд сумандаа, багтаа, аймагтаа, дүүрэгтээ хүний хөгжлийг нэмсэн ийм нээлттэй төвийг бий болгосоо. Ингэх юм бол одоо сум орон нутгийн хөгжилд маань илүү их хувь нэмэр оруулдаг юм аа гэдэг үднээс танилцуулаа. За тэгээ манай төвийн үйл ажиллагаатай танилцахыг хүсэж байгаа та бүхнийг бид нэр нээлттэй хүлээн авч төвийнхаа сайн туршлагыг түгээх болно.